Эмийн дээр нэг эмийн зөвлөл гэдэг энэ салбар зөвлөлүүдийн томилгооны асуудал гэдэг бас мэдээлэл юм одоо бас би тусгаалan бас одоо нэгсэн. За энэ дээр одоо ашиг сонирхлын зөрчилгөө 10-аас доош жил ажилласан гэтэргээд тэгэхээр энд одоо нэг эмийн холбоо молбоо гэхээр нөгөө эм үйлдвэрлэдэг, нийлүүлдэг гэтэр хүмүүс нь дунд нь орцолдож явдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр ийм байдлаар одоо бас энэ эмийг ашиг сонирхол гэдэг энэ зөвлөлүүдээр бидний дүрм журмын бол шинжлэх шаардлага бол байгаа юм шиг байна. За мөн эмийн лаборатори гэдэг зүйлийг бий болгоход манайх анх удаа нэг эмийг оруулж ирэхэд нэг лаборатори шинжилгээ гайлаар нэг хяналт хийдэг. Тэгээ үндсэндээ 3 жил үндсэндээ баг хяндаггүй шахам оруулж ирж ирсэн байл. Ер нь бол эмийн асуудлыг бол. Одоо тэр эмийн сонсгол монсголын дараачаас одоо лабораторитой олж байгаа хүний нөөцөнд бүрдүүлсэн. Гэхдээ илүү хурдан ажилламаар байна. Өнөөдөр ч гэсэн бид ингээ ирээ сууж байхад л хүмүүс чанартай чанаргүй юм аваад одоо хэрэгжилж байгаа. Тухайлбал эмнэлгүүдээр явж байхад одоо зарим эмчнэр бол одоо нэг үл хэлжээл. Яг үнийг хэлэхэд зарим одоо эмүүд бол хямдхныг бид нар бол авч голцоо бол одоо хэрэглэх юм шаардлага гардаг. Ягаад гэхээр эмчилгээний өртөг үйлчилгээний санхүүжилттэй холбоотойгоор хүүхдээ сахиад хэвдэж байгаа одоо атгалгаа болон одоо томоогийн үед зарим одоо антибиотик гэхэд 3-5 хоногт бол идэх юм одоо үйлчилгээтэй байхад за бид нар мэдээж одоо зарим эмнэлгүүд маань хамгийн хямдхныг авахд 7-оос 10 хоног түүнээс цааш. Тэгээ энэ чинь цаана юу үүсдэг вэ гэхээр нөгөө хүүхдээ харж байгаа, ажилласаа чөлөө авч байгаа, за мөн одоо эргэж тойрж байгаа гэдэг нэг хүүхд эмнэлэг твтгэж юу болдог вэ тийм үү? Ийм нийгэм эдийн засгийн болон маш олон үр дагаврыг араасаа дагуулж байгаа энэ зөвлөлүүдээр бол энэ үнэлт өгөлт өгдөг байх хэрэгтэй. Эмээ бичүүлж авж байгаа хүмүүс хаанаас ямар гаралтай өөр ямар сонголт байгаа энэ өөрөө үнийн зөрүүтэй байж болно. Үнийг хэрвээ одоо хүмүүс мэдэх юм бол өөрийнхөө эрүүл мэндийг хэрэгжилж байгаа юм бүрэн мэдэх одоо ийм одоо шаардлага мэдээллийг нь бол одоо нээлттэй тодорхой зөвлөгөөтэй нөгөх шаардлага бол байна гэж харж. За дээрэс нь нэмэлтээр нэг зүйлийг хэлэхэд одоо хэвлэл мэдээлэлээр дүүрэн манай одоо инфлюенсер гэж байгаа хүмүүс маань за им юм уу хүнсний нэмэлт бүтээгдэх юм уу үл ойлгогдох гарал үүсэн тодорхойгүй баахан зүйлийг ингээд уралдан сурчилдаг. Түүнийх нь араас одоо хүүхдүүдээс ахуулаа ахмадууд бүгд араас нь даган гүйдэг. Энийг уучих юм бол баг хавдар идэх нь үзүүлэх шаардлагагүй гэж яриад одоо хээв нэг яриа сууж. Тэгэхээр энийг одоо манай эмийн зөвлөл бусад газар бол одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн учраас эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудын хянал шалгалт хязгаарлалтууд одоо замбраагаа алдснаас болоод хүмүүсийг эдийн засгийн болон бусад одоо эрсдэл рүү түлхэж байгаа байхгүй одоо бидний хэвлэл мэдээлэлээр харж байхад. Тийм учраас энэ тал дээр одоо сайд ямар бодлогоос баримтлах вэ? Энэ цаашдаа энэ асуудал ингээд задгаа хийчих юм уу яах юм?